Энэ удаагийнхаа бичлэгээр 2019 онд нээлттэй хийсэн хайр дурлал төрлийн 5 алхмын зайд киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Үд үчиддээ зориулаад Юнагаас Валентины сет гаргалаа. Hot Love Set, Premium Dakar Big Kebab, Мууны хос коктейлийн хамтаар 99,000-аар аваарай. Set 2 Spicy Date, Ужино Жибүгимиг Kebab, Мууны хос коктейлийн хамтаар 99,000-аар аваарай. Кино маань Стеллагийн хохны нэлхохоос эхлээд өнгөрсөн амьдралын зураглал дээр өөрөө үзэл бодлоо хэлж байгаагаар эхлэнэ. Тэрээр хүрэлцэх мэдрэмжийн тухайд өөрийн бодлоо ярихдаа бидний харилцааны анхны хэлбэр хүрэлцэх нь биднийг аз жаргалтай үед холбож, айсан үед тайвшруулж, хайр дурлал хүсэл тачааллын үед догдлуулдаг. Хүрэлцэх нь бидний хувьд амьсгалахад агаар хэрэгтэй шиг хайртай хүмүүсийн минь хувьд амин чухал зүйл гэж өгүүлнэ. Тэр нэгэн хүнд хүрч чадахгүй гэдгээ мэдэх хүртэл энэ мэдрэмж ямар чухал байсныг Стелла мэдээгүй явсан байна. Стелла найзуудтайгаа явхаараа төлөвлөсөн аялалда хувцсыг нь сонгон өгч маазран ярилцах боловч өөрөө найзуудтайгаа явах боломжгүй болжээ. Найзууд нь түүнийг өгүүлэх болно гэдгээ илэрхийлээд явхад Стелла нүүрэн дээр нь инээмсэглэн цоглог үдэх боловч хаалга хаагдсны дараа тэрээр сэтгэлээр унаж байгаа нь тодорхой болно. Стеллагийн хувьд уушгийг маш ихээр гэмтээдэг цистит фиброз өвчнөөр өвчлсөн тул хамартаа гуурс зүүж байнгын цэвэр агаараар амьсгалах шаардлагатай юм. Тэрээр өвчснийхөө улмаас эмнэлгийн хяналтанд байгаа нь энэ. Өрөөнийх нь ханан дээрх догчлолтоос харвал тэрээр эмнэлгийн өрөөндөө нэлээд дудаж байгаа бололтой. Совилогч нь хүртэл ютубер өдөр тутмын амьдрал эмчилгээний талаар шууд дамжуулалтыг хийх дуртай Стеллатай маш дотн харилцсан. Улмаар Стелла шууд дамжуулалтаа түр зогсоох ба совилогч эмнүүдийг нь болон жишүүс хүлээлгөө өгөөд өрөөнөөс нь гарахад тэрээр шууд л дамжуулалтаа үргэлжлүүлдэг. Стелла байнгын цэвэрхэн, эрүүл ахуйн шаардлага хангасан байх ёстой болохоор жишүүс гэх шингэн тэжээл идэж эмнүүдэд зэгцтэйгээр хуваарлах зэрэг түүнд маш нарийн дэг журам хэрэгтэй. Тэрээр өдрийг зөвхөн код бичих, ном унших зэрэг тэмдэглэлд тусгасан зүйлсээ хийж л өнгөрүүлнэ. Тэр цонхоор үнсэлцэж хүснээ хийж буй хосуудыг хараад атархал нь төрөх боловч түүний хийх ёстой зүйл нь амьд үлдэхийн тулд эмээ ном журмын дагуу уух явдал юм. Удалгүй совилогч өрөөнд орж ирээд Стеллад шинэ хүүхэд төрсөн гэдгийг хэлснээр тэрээр шинэ төрсөн хүүхдийг очиж харахаар өрөөнөөсөө гардаг. Явх замдаа тэрээр найзуудтайгаа ярилцаж байгаа залууг анзаарангаа өнгөрөхөд залууч бас Стеллаг анзаарч түүнийг дагна. Стелла шинэ төрсөн хүүхдийг харж байхад залуу араас нь орж ирээд түүнтэй яриа өддөг. Түрүүнд зөрөгтөө сонссон үгнээсээ болж залууг эмнэлгийн өрөөндөө найзуудаа дотн харилцаанд орохыг зөвшөөрсөн гэж үзэж байгаа Стелла түүнтэй хэг ёг харьцсан. Энэ үед совилогч орж ирээд тэднийг нэг нэгнээсээ 6 алхам зайтай байх дүрмтэйг нь анхааруулдаг. Залууг Вил гэдэг ба тэрээр Стеллагийн нэрийг мэдэж аваад түүнийг жаахан баясгалантай байх хэрэгтэй. Энд чинь амьдрал, нэг л мэтгэд төгсгөл нь ирчихнэ гэж хэлээд гарна. Тэд нөхцөл байдлынхаа улмаас олон нийтийн дунд байнгын амны хаалт зүүх шаардлагатай. Совилогч Вилигч мөн адил цистит фиброзтэй бас өөр төрлийн нямтай болохоор энэ энгийн халдварыг нь Стелла авах юм бол шинэ уушиг суулгуулах мөрөөдөлтөө баяртай гэж хэлэх хэмээн совилогч анхааруулдаг. Стелла уушигны донороо хүлээж байгаа болохоор ямар ч нөхцөлд Вилээс л хол байх ёстойг совилогч анхааруулсаар. Дараа нь Вил Стеллагийн YouTube-ийн бичлэгүүдийг үзнэ. Бичлэгтээ тэрээр өвчнө нь ямар ч эмчилгээгүй ба уушиг нь ердөө тал чадлаараа ажиллаж байгаа гэдгийг тайлбарладаг. Тиймээс шинэ уушиг шилжүүлэн суулгах шаардлагатай. Мөн цистит фиброзтой хүмүүсийн биенээс их хэмжээний цэр ялгардгийг хамгийн чухал нь ижил онцтой хүмүүсээс цаг үргэлж 6 алхмын зайтай байх дүрмтэй гэдгийг тайлбарлана. Вил Стеллагийн бүх бичлэгийг хараад инээмсэглэж түүнийг болон хөгжилтэй зан чанартаа татагддаг. Маргааш нь Стеллагийн найз Пой зүрхний шигдээс өвчнөөр шаналж биечлэн уулзаж чадахгүй байгаа тул түүнтэй видео чатаар холбогдож тэд Пойгийн хайр дурлалын тухай ярилцсан. Стелла Пойг инээлгэснээр түүнийг хүчтэй амьсгал боогдоход хүрэгдэг. Бүх совилогч болон Стелла нараа түүний өрөөнд яран очиход Пой тоглоом хийжээ. Эмч Вилийг дүрм зөрчигч төрлийн хүн болохоор түүнийг ижил төрлийн өвчтэй хүмүүстэй болгоомжтой хандаж эмчилгээний дэглэмээ барихыг зөвлөнө. Стелла найзуудтай Вилийн тухай ярьж байхад Вил эмнэлгийн дээврийн ирмэг дээр юм бодон сууж байлаа. Улмаар Стелла Вилийн байдлыг хараад санаан зовж тэрээр шуутган л дээвэр рүү очин түүн рүү хашгична. Гэвч Вил тоосонгүй. Учир нь түүний уушиг бараг ажиллахгүй болохоор удахгүй өхнө гэж бодож байгаагаа хэлнэ. Стелла Вилийн эмчилгээ үргэлжилж одоо ч амьд байгаа нь азтай хэрэг гэж зэмэлдэг.
Will ирэмгээс үсрэх гэж байгаа мэтэ дүр эсгснээр Стеллаг айлгаж түүний хашгичхыг нь болиулна. Willing энэ үйлдэл нь Стеллаг илүүтэй залхааж бүр ихээр уурлууллаа. Дараа нь Will өрөөндөө буцаж орох гэсэн ч Стелла уурандаа түүнийг дээвэр дээр орхиод түгжсэнийг ойлгодог. Харин Стелла Will-ийн тухай бодохгүй байж чадсангүй. Тиймээс тэрээр түүнд санаа зовсондоо яран өрөөрөө нь очиход өрөө нь маш замбраагүй байлаа. Замбраагүй байдлаа нь Стеллагийн OCD-г улам өдөөж сандрагдаг. Эндээс Will эмчилгээгээ нухацтай хүлээн авч үзэхгүй байгаа нь тодорхой тул Стелла түүний эмчилгээний дэглэмийн хуудсыг уурлан чулуудана. Ингэснээр Will Стеллад бүх зүйлийг аврах гэсэн баатарлаг зан байдаг бололтой. Гэхдээ өөрийг нь тайван орхих гэснээр Стелла явлаа. Улмаар Стелла өөрийгөө тайвшруулахаар нарай хүүхдийг хардаг өрөөндөө очдог. Удалгүй Will ирэхэд Стелла түүнээс эмчийн дэглэмийг бүрэн дүүрэн дагаад өгөөчтэй гэж гуйна. Стелла өөрийгөө бүх зүйлийг хянах гээд байдаг асуудалтай гэдгээ тайлбарлаж, тиймээс Will-ийн дэглэмээ дагахгүй байхыг хараад галзуурах гээд байгаагаа хүлээн зөвшөөрөв. Гэтэл Will хэрвээ Стелла өөрөөрөө зурулахыг зөвшөөрвөл дэглэмээ дагаж мөрдөнө гэсэн санал тавина. Эхэндээ Стелла татгалздагч эннээс өөр арга байхгүй тул эцэст нь саналыг нь зөвшөөрдөг. Удалгүй Will Point-ой уулзаж өөрсдийн нөхцөл байдлын талаар зөвлөлдөнө. Эндээс Will өөрөмөц нянгийнхаа улмаас уушиг шилжүүлэн суулгах мэт засал хийлгэж чадахгүй гэдэг нь тодорхой болно. Тэгэд Will Point-оос Стеллатай болцдог эсхийг нь асуухад Point өөрийгөө ижил хүйстэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Дараа нь Стелла сувлагчаас нууцаар Will-ийн өрөөнд нь орж эмнээс эхлээд бүхэл зүйлийг нь зэгцлээд эм ух цаг болохоор дуугардаг аппликейшнаа хүртэл суулгаж өгнө. Мөн Point Стеллаг ганц удаа таалагдсан залуу нь түүнтэй адилхан өвчтэй хэмээн цаашлуулдаг. Удалгүй Стелла Will-тэй холбогдож түүнийг дэглэмээ ягштал мөрдөхгүй байгааг олж мэдэв. Ингэснээр Will-ийг дэглэмээ мөрдөж байгааг баттай болгохын тулд тэд бүхэл эмчилгээг хамтдаа хийхийг санал болгоно. Улмаар тэд бүх эмчилгээгээ хамтдаа хийлгэж эхэлснээр илүү дотно болсоор. Тэд хорон мөч бүрийг бие биетэйгээ өнгөрүүлж Стелла Will-ийг байнга хянсаар. Стелла өдрийн хоолны цагаар ээжтэйгээ уулзахад ээж нь охиныхоо баяртай байхыг хараад мөн баярлана. Стелла эцэст нь Will дасгал хийснийхээ дараа тохиролцсныхоо дагуу өөрийг нь зурхыг зөвшөөрдөг. Мөн тэрээр хүслийн жагсаалтаа Will уншиж өгөн өөрсдийн мөрөөдөл төлөвлөгөөгөө хуваалцсан. Will Стеллаг зурж байхдаа өөрийнх нь мөрөөдөл дэлхийг тойрон аялах гэдгийг илчлэв. Стелла найз нөхдийнхөө амьдралыг харж хизээч тэдэн шиг зүйлийг хийж чадахгүй дээ нулимс туслалдаг. Will Стеллаг зурсан зургаа илгээхэд энэ нь шок зураг байх нь тэр. Зураг түүний инээдийг маш ихээр хүргэж тэрээр Will-ийн авьяасыг магтана. Гэтэл Will Стеллагийн эгч Абигийн зурсан зургийг хараад түүний тухай асуухад Стелла нэгнийхээ хувийн амьдралд оролцохгүй байцгаая гэд дуудлага дасаллаа. Will түүний бичлэгнүүдээс болон Instagram хаягнаас харахад сүүлийн бүтэн 1 жил Аби огт итгэхгүй байжээ. Стелла бясалгаж байх үед Will орж ирээд хувийн асуудлыг нь хөндөн Аби нас барсан эсхийг шуутган л бүдүүлгээр асуув. Стелла түүнд Аби нас барж дараа нь эцэг эх нь салцгаасан гэж ууртайгаар хариулна. Аби нас барсан болохоор одоо үлдсэн охин нь нас барвал эцэг эх нь давж гарч чадахгүй болохоор Стелла өөрийгөө өөхөж болохгүй гэж боддог аж. Үүнийг сонссон Will түүнийг үхэхээс айгаагүй харин амьд үлдсэндээ гимшиж байна гэдгийг хэлснээр Стеллаг дахин уурлуулж тэрээр гарч явдаг. Дараа нь Point Стеллаг тайвшруулж дахиж өөрийгөө зоохгүй байхыг хүснэ. Ердийн туралт мэт байсан Стеллагийн халдвар уламд ордож цаг хугацаа өнгөрөх тусам эрсдэлтэй болж санааг нь зовоосоор. Гэхдээ түүний уушиг шилжүүлэн суулгах хугацаа тун ойрхон байгаа юм. Удалгүй түүнд Will-ээс уучлалт гуйсан дугтуй ирснээр Стелла түүнийг уучилдаг. Халдвар нь дамжирсан болохоор тэрээр Will-тэй олон зүйл ярьсангүй зайгаа барина. Маргааш нь Will Стеллагийн халдварын шалтгаан болсон G3-ны хагалгаанд ирж Абигийн Стеллад дуулж өгдөг байсан дууг дуулдаг. Стеллагийн сэтгэл сэргснээр Will эмч нарыг орж ирэхээс өмнө нууцаар гарч яв. Гэсэн ч совилогч Will-ийг барьж аван өмнө нь хайрандаа шатсан тэдэн шиг хосуудыг совилогч хараад дүрм зөрчихийг зөвшөөрсөн гэдгээ хэлнэ. Гэсэн ч тэд хоёулаа нас барсан болохоор дахиж тийм зүйл болохыг яасан ч зөвшөөрөхгүй гэдгээ Will-д хэлж анхааруулдаг. Стеллагийн хагалгаа амжилттай болж сэрэгтэй Will-с ирсэн бэлгийг олж харав. Нөгөөтэйгүр Will-ийн нөхцөл байдалд уушиг шилжүүлэн суулгах боломжгүй үр дүнтэй эмчилгээ байхгүй гэсэн хариу авснаар түүний итгэл найдвар тасрана. Тиймээс тэрээр Стеллагаас харилцаагаа таслахаар шийддэг.
Харин Стелла түүнд сэтгэлтэй гэдгээ илчлэн уулзахыг хүсэж байна гэсэн дуут зурвас үлдээдэгч Уилл уулзахаар ирдэггүй. Пой Стеллад Уиллийн сэтгэл зүйн байдлыг мөн совилогч түүнд юу гэж анхааруулсныг хэлснээр Стелла шуудхан л Уиллийн өрөө рүү очино. Үд үчидтэй зориулаад Юнагаас Валентины сет гаргалаа. Hot Love Set, Premium Dakar Big Kebab, Мөний хос коктейлийн хамтаар 99,000-аар аваарай. Set 2 Spicy Date, Ужино Жибүгимиг Kebab, Мөний хос коктейлийн хамтаар 99,000-аар аваарай. Валентины өдрөөр жинхэнэ часисэн солонгос амттай хоолоор хайраа илэрхийлж хэлэх бус амтлуулаарай. Юна хайртай бүхэндээ. Уилл өөрийн янг Стелла талдаахыг хүсээгүй тул хаалга нээдэггүй. Энэ үед Пой өөрсдийгөө энгийн хүүхдүүд биш, ингэж азаа үзэж болохгүй гэж зөвлөхөд ууралсан Стелла Пойг найзууд нь харилдаг байхад өөрөө тэднээс зайгаа барьж цогтаасан байж битгий өөрт нь зөвлөгөө өгөөд бай хэмээн буруутгаад явдаг. Улмаар Уилл Стелла хоёр нэгэнгүүгээрээ ганцаардлыг мөн сэтгэлийн хоосрлыг мэдэрсээр. Бас Пой Стелла хоёр ч хоорондоо яриха болсноор тэд гуруула ганцаардлыг мэдэрч эхэлдэг. Хожим нь Пой ганц удаач гэсэн чиний зөв байж гэсэн тэмдэглэл хаалганых нь үүдэнд үлдээснээр тэд дахин сайн найзууд болцгоодог. Тэгэд Стелла Уиллийн хаалган доогуур үргэлж 5 алхмын зайд гэсэн зураг шургуулж YouTube дээр түүнд зориулан бичлэг хийн. Тэрээр Уиллийн нөхцөл байдлыг тайлбарлаж үүний эсрэг авч болох арга хэрэгслүүдийг тайлбарладаг. Хэдийгээр тэд бүх цаг үед 6 алхмын зайтай байх ёстой ч энэ өвчний өөрсдөөс нь хулгайлсан бүх сайхан зүйлсийн хариуд Стелла зөрүүлээд нэг алхам авч болно үсттэй гээд 5 алхмын зайтай байхаар шийджээ. Ингээд Стелла ойролцоогоор 5 алхмын урттай байдаг бильярдны зохиор барин Уилл дээр очиж зөвшөөрч байна уу хэмээн асууна. Уилл эцэстэн зөвшөөрч тэд нууцаар анхны болзоонд явдаг. Болзооны үеэр 5 алхмаас ойртохгүй тулд тэд бильярдны зохиурын 2 үзүүрээс барин явцгаана. Уилл маргааш өөрийнх нь төрсөн өдөр гэдгийг илэрхийлэхэд Стелла түүнд бэлэг бэлдэж амжаагүй гэснээр Уилл дараа жилийн төрсөн өдрөөр нь хамт байна гэж амал гэлээ. Эцэст нь тэд эмнэлгийн усан санд ирэхэд Стелла Абигийн үхлийн талаар түүнийг нас барахад хамт байгаагүйдээ өөрийгөө буруутгадаг талаараа ярьдаг. Уилл Стеллад хүрч чаддаг ч болоосой гэж хэлсэн ч хүрч болохгүй болохоор тэд зохиурны 2 талаас барихад Стелла үзүүрийг өөрийнхөө биеийн хэсгүүдэд хүргэнэ. Дараа нь тэд хувцсаа тайлж өөрсдийн өнгөрсөнд орсон мэс заслынхаа сорвнуудыг ил гаргалаа. Тэд бие биирүүгээ ширтэж өөрсдийгөө байгаагаар нь хүлээн авч эцэст нь тэд хамтдаа сэлцгээдэг. Дараа нь тэд хүсэл мөрөөдлийнхөө тухай ярилцсан эмнэлгээр явна. Тэд болзооныхоо эд дунд явж байхад совилогч Уиллийг өрөөндөө байхгүйг анзаарснаар яаралтай тэднийг хайж эхлэнэ. Совилогчийг хайж байгааг мэдсэн Пой тэднийг хурдхан өрөөндөө очицгоо гэж зөвлөдөг. Маргааш нь Стелла Уиллд төрсөн өдрийн мэд хүрэхэд Уилл түүнээс зугаалахыг хүсдэгч Стелла хичээлээ хийх хэрэгтэй хэмээн татгалзав. Улмаар Уилл найзууд нь төрсөн өдрийг нь тэмдэглэхээр ирж байгааг дурдана. Гэтэл найзууд нь ирсэнгүй. Сүүлчийн төрсөн өдрөө гэж итгэж байгаа Уиллийн урмыг хугалдаг. Оройн Стелла нуугдаж тоглолцохой гэсэн зурвас илгээж өөрийг нь хайж олох сэжин бүхий тоглоом тоглуулж гинтийн бэлэг барив. Уилл хайсаар Стелла дээр ирэхэд тэнд бүх найзууд нь цуглжчихсан хүлээж байх нь тэр. Найзууд бөөнөрөө том хэмжээний үйлчлэг хийж Пой Стеллад найз залуудаа дахин боломж олгосон болохоор удахгүй уулзсан. Одоо зогтаахгүй гэдгээ хэлнэ. Стелла үнийг нь сонсоод баяртай байлаа. Ингээд тэд 6 алхмын зайтай байх дүрмээ мартаж амьдралынхаа хамгийн сайхан мөчүүдийг өнгөрүүлдэг. Энэ үед совилогч тэднийг олж мэдэх ба хэн нэгнийг хамгаалах үүднээс Уиллийг өөр эмнэлэг рүү шилжүүлэхээр шийднэ. Улмаар совилогч нараа шилжүүлэх хүсэлтийг бүртгүүлж байтал Пойн өрөөнөөс дуудлага ирдэг. Совилогч нар түүний өрөө рүү яаран очиход Пой шалан дээр ухаангүй хэвтэж байх нь тэр. Нэмэлтээр хэд хэдэн совилогч ирж яаралтай арга хэмжээ авсан ч Пой сэрсэнгүй. Стелла Уилл хоёр юу болоод байгааг олж мэдснээр Стелла нулимсаа болон бие барьж дийлдэггүй. Пой түүний хамгийн сайн найз байсан ч тэрээр түүнийг сүүлчийн удаач болов тэрч болохгүй нь харамсалтай. Стелла сайн найзаа алдсандаа маш ихээр бухимдаж уурандаа Уиллийг өрөөнөөсөө хөөж гаргана. Уилл Стеллагийн амь насыг хэрхэн аюулд оруулж байгаагаа ухаарч хэдий шаналмаарч өөр эмнэлэг рүү шилжихийг зөвшөөрөхөөсөөр сонголт байсангүй. Стелла агаарт гарахдаа коридорт суух Уиллийг олж харах ба тэрээр Уиллд гэрэл харахыг хүсэж байгаагаа илэрхийлдэг.
Уилл түүнээс дотгошоо орохыг хүсдэгч Стелла түүнийг өөртөө хамт явахыг шаардана. Энэ удаа Стелла Уиллийн гараас Беллитэй гараараа хөтөллөө. Тэд гэрэл рүү очих замынхаа турш ярилцсаар. Стелла түүнд гэрэл харах нь өөрийнх нь мөрөөдөл гэдгийг хэлдэгч тэд мөрөөдлөө биелүүлэхийн тулд эмнэлгээс 2 км газар цасан дундуур алхах шаардлагатай юм. Уилл Стелла хоёр гэрлийг харахаар явахдаа цасан дээр хэвтэж эрх чөлөөг мэдэрнэ. Тэд амьдрал нь дуусгаас өмнө амьдралынхаа багахан хэсгийгч болов мэдрэхийг хүсжээ. Мөн тэд хөлдсөн цөөрөмтэй таарч гулгацгаан цагийг маш хөвгөлтэй өнгөрүүлдэг. Энэ хооронд эмнэлэгт Стеллагийн олон жил хүлээсэн уушгийг шилжүүлэх боломж бүрдсэнийг мэдэгдэнэ. Энэ талаар мэдэгдсэн түүнийг хаана байгааг асуусан маш олон зурвас Стеллад ирдэгч тэрээр Уиллтэй хамт байхын тулд тоодоггүй. Мөн тэрээр энэ талаар Уиллд хэлэлгүй зөвхөн энэ мөчийг хамтдаа өнгөрүүлэхээр шийджээ. Тэд нэгэндээ хайртайгаа илчээлж бараг л үнсэлцэх гэж байхад Уилл болж ингэж болохгүй гэж хэлнэ. Тэд бие биенийхээ нүд рүү хайраар дүүрэн ширтсээр. Эмнэлэгт Стелла болон Уиллийн эцэг эх ирж тэднийг хоёулаа байхгүй гэдгийг олж мэдлээ. Хосууд гүүрэн дээр суун ярилцаж байтал Уилл дээжээс нь Стеллагийн шилжүүлэн суулгах уушигны талаар бичсэн зурвас ирдэг. Үүнийг мэдсэн Уилл Стеллаг яралтай эмнэлэг рүү явах ёстой гэж ятгсан ч тэрээр эхлээд гэрэл харна гэж зөрүүдлэн. Уилл шийдэмгий байдлаар эмнэлэг рүү алхах үед Стелла санамсаргүй байдлаар гүүрнээс унаж мөс рүү цөмрөн орох нь тэр. Уилл түүнийг уснаас гаргахад хүйтэн усны зочрол авсан Стелла хариу Уиллдэл үзүүлэхгүй зүрхэн зогсоход хүрдэг. Аргагүй эхэнд Уилл халдвар авах эрсдлийг үл томсорлон Стеллад зүрхний массаж хийснээр Стелла сэрнэ. Тэд эмнэлэгт хүрэхтгэд Стелла Уиллд хайртай болохоор цаашдаа түүнтэй л хамтаа байхгүй юм бол шилжүүлэх уушиг хэрэггүй гэдгийг эцэг эхтэй хэллээ. Эмч болон сувлагч нар Уиллийг эрсдэл өөрч зоригтой алхам хийсэнд нь талархна. Стелла Уиллээс халдвар аваагүй гэдгээ олж мэддэг. Харин Уиллийн эмчилгээ нөлөөлөхгүй болж тэрээр амьсгал хураах тунд өгснөө ойлгоно. Уилл ээжигээ сэрээж сувлагч болон Стеллагийн эцэг эхийн хамт түүнийг сэрхэд гинтийн бэлэг барихаар төлөвлөлөө. Стелла хагалгаанасаа сэрэх үед Уиллийн бичлэг тоглогдох ба тэрээр гэрэл харж чадаагүйдээ харамсаж байгаагаа илэрхийлжээ. Тэгэд сувлагч цонхны хөшгийг нээхэд Уилл сэтгэл татам гэрлийг гэрэлтүүлдэг. Стелла гэрлийг харахаар очиж чадахгүй тул Уилл түүн дээр гэрлийг инхүү авчирчээ. Удалгүй гэрлийн дундуур цонхны цаана Уилл хурж ирлээ. Уилл Стеллаг бараг л амьсгал хураахыг харсныхаа дараа түүнээс хол байх ёстой гэж шийдсэн ба хажууд нь байхгүй ч үрд Стеллаг хамгаалах болно гэж тангаргалдаг. Уиллд ганцхан сар амьдрах хугацаа үлдсэн тул Стеллаг бусад дотны хүмүүсийн үхлээс болж зовж шаналсан шиг өөрийнх нь үхлээс болж шаналхахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлнэ. Уилл түүнд болон өөрт нь юу тохиолдохыг мэдэхгүй байгаа тул салах ёс хийлээ. Тэрээр Стеллаг нүдэн анихыг хүсч хэрвээ өөрийг нь хараад байвал явж чадахгүй гэдгээ тайлбарлана. Ингээд Стеллаг нүдэн анихад Уилл явдаг. Удалгүй ээж нь Стеллад Уиллийн зурсан зургнуудыг харуулхад тэрээр нулимсаа барьж дийлэхгүй уйлсаар. Эцэст нь Стелла кино эхлэхэд хэлсэн хүрэлцэх мэдрэмжийн тухай өгүүлсний дараа хэрвээ чамд боломж байгаа бол тэр боломжоо заавал ашиглаарай. Хайртай нэгнээ тэврээрээ. Ганц хормыгч дэми үрхэд амьдрал хэтэрхий богинохон шүү гэж бидэнд зөвлөгөө өгснөөр кино төгсдөг. Үд үчидтэй зориулаад Юнагаас Валентины сет гаргалаа. Hot Love Set премиум дакал Big Kebab мууны хос коктейлийн хамтаар 99,000-аар аваарай. Set 2 Spicy Date Ужино Жибугимиг Kebab мууны хос коктейлийн хамтаар 99,000-аар аваарай.